Ярилцлага үзэгч та бүхэндээ одоо хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр манай удаа дугаарт хууль эрх зүйн хэлтсийн даргалан чимээ оролцож байна. Бид одоо яг Ширийн нурууны хайрхан дэлгүүр дээр хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр аймгийн онцгой комиссаас усан үүрэг чиглэлийн дагуу бас өнөөдрийн дэлгүүрүүдтэй бас бас барааны нийлүүлэлтийг хийж байна тийм үү? За Ширийн нуруунд 3 дэлгүүр байдаг. Ширийн нурууны одоо оршин суугчид маань дэлгүүрээр бас өөрчлөлөө зарим нэг хүнсний бүтээгдэхүүн байхгүй байгаа учраас одоо энэ талаар одоо хангалт хийж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан байна. Түүний дагуу аймгийн онцгой комиссаас одоо надад үүрэг болгоод Ширийн нурууны 3 дэлгүүрт шаардлагатай бараа бүтээгдэхүүн нийлүүлээ гэдэг үүрэг өгсөн. За үүний дагуу Ширийн нурууны 3 энэ дэлгүүрүүдээр орж шаардлагатай бараа бүтээгдэхүүний захиалгыг авч одоо гэхэд 8 хүнсний дэлгүүрээс 15 нэр төрлийн 920 мянган төгрөгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнийг одоо өөр авчирлаа. Мөн өгөөж гурилах компани бусад компаниуд 5 богд компани одоо соёлын бараа төгөлтийг одоо хэрэгж энэ дэлгүүрүүдийн барааг одоо хангалттай хэмжээгээр цагсан хэмжээгээр одоо бүрэн хангаж чадлаа. За баярлалаа. За одоо тэгэхээр үргэлжлүүлэн та бүхэндээ за дэлгүүрийн хөдөлгөгчтэй яг хүргье. За тэгэхээр танай дэлгүүрийн хувьд бас ямар бүтээгдэхүүнүүд хомсдолтой бай. За тэгээ өчигдөр бас аймгийн онцгой комиссаас чиглэл өгсөний дагуу бас бараа татаал захиалгыг бас авсан байх тийм үү? Тэгсэн манайд бол сүүн бүтээгдэхүүн борцог дутагдaltaй байсан. Өнөөдөр одоо ингэ татуудад авчих. Өөр ямар бүтээгдэхүүнүүдийг захиалга авсан байгаа вэ? Одоо бол ногоо соёлын бараа ногоо гурил ирсэн өгөөж ирсэн. Одоо алт маань ерөөхдөө бас яг цаг хугацаанд та бүхний өгснээр ирж чадваа энэ тал дээр санагдав. Ирсэн. Таталтай бараа таталт бол бүгд хугацаанд ирсэн. Та хэдвэр баг иргэнлээ? Би 2 дугаар багийн иргэ. За яг хайрхан дэлгүүр дээрээс худалдаа авалт хийж байна тийм үү? Борц ерөөхдөө бас тасарсан байсан уу? Борц тасарсан байсан. Одоо өнөөдөр борц ирээд баяртай байна да. Ер нь таны хувьд бас нөгөө хадар хамгааллынхаа дэглэмийн талаар хэрэг гэрээс гарахгүй байгаа шүү дээ. Гэрээс гарахгүй ингээд аргагүй иргэн телефон юугаа авахгүй болохгүй. Одоо бол эмээ авч чадахгүй л байж тэрдэг. Тийшээ явуулахгүй чирдэг. Захиалга өгсөн үү та? Өнөөдөр эмчтэйгээ ярьж байгаа тэндээс нэг машин нэгс одоо гамбаг нэг нүүр төлөө зүйдэг. Тэр нь захиалга өгөө тэр хүүхэд мөнгөө наваад тэгээ нааш навчиж хөрлүүлж байна. Нийт иргэдтэй хандаж бас та таны хувьд бас сэрэмжтэй. За энэ хариулт гэрээсээ гарахгүй халдвар хамгаалтаасаа захиараа гэж хэлдэг. Өөрөө үгүй гэдэг. Бүгд л гэрээсээ гарахгүй тэгэл өвчин гайгүй болно. Ширийн нурууны одоо хараа хүнсний дэлгүүр дээр хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр танай дэлгүүрийн хувьд бас ямар зүйлүүд дутагдaltaй байсан. За ямар зүйлүүдийг аваад байгаа юм бэ? Манайд одоо мах эхний 2 хоног яг тасарсан байсан. Тэрийг өнөөдөр яг хүлээж авсан. Гурил бол яг өчтөр буцсан боловч маргааш ирнэ гэсэн. Соёлын барааг бас өчтөр энэ хөдөө аж ахуйн юунаас явсан хүмүүс зохицуулаад өгсөн учраас соёлын бараа хангалттай татаад авчихсан байж байгаа. Хүнсний барааг болохоор улаан хад гэж дэлгүүрээс манайх бас татаа хултаар авчдаг. Тийм болохоор ер нь бол одоо яг өнөөдрийн үед өндөг дутуу байна. Өндөг дутуу өвдөөс хойш хүн авчирч өгнө. Нэг тэр 3-ын даваа гэдэг дэлгүүр одоо бас манайд бүрэлдэхүүн ирж байгаа. Тийм болохоор ер нь барааны үед бол хангалттай нөөцийн мах гэсэн аягүй сайхан боломжийн мах ирж байгаа нэг туранхай. Нөөцийн махтай яг хэдэн килограммыг авав яг? За өнөөдрийн байдлаар бол би 200 хэд байлаас 28 байлуу. Тэгээ өхрийн мах нь 60 хэдэн килограмм ингээд нийт 10 шуудаа мах авсан. Худалдаа авалт ер нь хэр байна? Худалдаа авалт бол ер нь дайжуулсан. Саяны засгийн газраас олсон 300 мянга бол аягүй хард хэрэгцээ аягүй юу болсон, нэмэр болсон. Ерөөсөө хүмүүс яг нэг ажилгүй гэртээ байж байгаа. Тэгээд ажлаа явж чадахгүй цалин мөнгөний хомсолт орсон хүмүүс 300 мянга бол аягүй тусны мөр болсон л гэж бодож байгаа. Манайх ч нэг аягүй зээл өгдөг. Ард иргэд яг нутгийнхаа иргэдэд тэднээс одоо бараг нэг зээл авсан мөнгөө төлж байгаа. Дээрээс нь тэгээд ер нь хүнснийхээ бараа аягуусаа авсан. Энэ согтууруулах хундаг хоригдсон бас нэг талтай маш зөв. Манайх одоо ажиллагаан зарахгүй байгаа ластуулсан байгаа. Дархан сумын хэмжээнд бас нөгөө хатуу үйл хорой тогтоосонтой холбогдуулан та бүхэн маань өөрсдөө бас нөгөө дархан сум руугаа ороод тий өөрсдийнхөө хүнсний бараа бүтээгдэхүүнийг татаа авах боломжгүй энэ цаг үед бас аймгийн онцгой комиссаас бас ийм шийдвэрийг гаргасанд одоо таны хувьд ямар тус тагталтай? Би бол зөв гэж бодож байгаа. Ер нь ч ингээс сунгаад тэр 5 сарын 8 бараг 6 сарын 1 хүртэл сунгасан юм ширнэ тий. Надад бол зүгээр л гэж бодож байгаа. Тэгжээс л энэ актер өвчнийг дарахгүй одоо мутацид орсон байж магадгүй гэсэн юм гараад байгаа шүү дээ. Тэгэхээр хэрэв мутацид орсон бол одоо ард иргэдийнхаа 10-20 мянган хүний алдах уу? Зүгээр 1 сар 2 сар 20-нд байх уу гэдг нь барагтай чухал юм тэр байхгүй.
Тэгээд дэлгүүр өглөө 8 донгоогод орой 20 тааж энэ ч гэсэн айгүй зөв зохицуул. Хүн заавал шөнийн 12 11 цаг хүртэл дэлгүүр хэсээл те тэгээ байж байгаа шаардлагагүй. За ингээд хэрхэн үзэгч та бүхэндээ бид за газар дээрээс нь өнөөдрийнхөө тодруулгыг хүргэлээ дараагийн дугаар хүртэл баярлалаа.